радио конкурс. радио конкурс. Хүүхэд залуучуудын ярилцлага хүрч байна. Тэгэхээр 7 хоног бүрийн мигмар гарагийн энэ цагт сонсогч олондоо радио конкурс уралдаанд нэвтрүүлгийнхаа 2 дугаар хэсгийг хүргэдэг. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол химийн тэнхимийн багш нар студид хүрэлцэн ирсэн байгаа. Бид энэхүү удаагийнхаа уралдааныг Төрийн өмчит Улаанбаатарын их сургуультай хамтран бэлтгэж байгаа. Тэгэхээр студид Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн химийн тэнхимийн багш тэгш жаргал, ууган жаргал нар хүрэлцэн ирсэн байна. Багш нартаа өдрийн мэнд хүргэе. За, өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдрийн хувьд бол химийн хичээлтэй холбоотой асуултуудыг бидэнд ирүүлсэн. Хүүхдүүдтэй нэгдүгээр хэсгээрээ асуултаа хүргэсэн байгаа. Тэгэхээр яагаад энэ асуултыг сонгон бэлдэв? Энэ асуултууд маань ер нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хувьд хэддүгээр ангидаа үздэг хичээл юм бэ? Хэддүгээр ангийн хүүхэд заавал мэдвэл зохих юм мэдлэг вэ гэдгийг эхлээд багш нар маань тайлбарлая. За баярлалаа. За өнөөдрийн асуулт маань эзэлтийн ерөнхий шалгалт гэлтгүү. За химийн мэрэгчлэр сонгон суралцж байгаа 8, 9, 10, 11, 12 дугаар ангийн хүүхдүүдийн заавал мэдэх ёстой асуулт байгаа. За химийн шинжлэх ухаан гэдэг маань өөрөө хим, биологи, за тэгээд ахуйн амьдрал гэдэг маш олон салбар шинжлэх ухааныг хамарсан нэгэн өргөн цар хүрээтэй ойлголт учраас за эдгээр асуултын маань өнөөдөр гэртээ хэрэгэлдэг одоо шүүх аргаас өсвөдөд тийм ээ шинжлэх ухааны төвшөнд хүртэл онлын үндэслэлтэй тайлбарлсан заавал мэдэх ёстой асуултуудыг сонгосон байгаа. За тийм учраас хүүхдүүд манаас хичээнгүлийн сонсуулаас шалгалтанд нь хувь нэмэр болох байхаа гэж найдаж байна. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд бол одоо мэдлэгээ сорихын зэрэгцээгээр бас ихтэй сургуульд элсэн суралцах, за сургалтын төлбөрөөс хөнгөлүүлэх гэд олон боломжийг олгож байгаа ийм даалгаврууд уралдаан учраас маш идэвхтэй оролцож байгаа. Дээрээс нь элсдийн ерөнхий шалгалтанд давхар бэлдэх бас нэгэн боломж гэж хүүхдүүд маань харж ах шиг байна, тийм ээ. Тэгэхээр химийн хичээлийн хувьд ер нь элсдийн ерөнхий шалгалтанд ямархуу даалгаврууд ирдгийн танаа сургуулийн хувьд бас конкурсанд бэлдэгдэг даалгавруудынхаа онцлогийг танилцуулаач. За химийн элсдийн ерөнхий шалгалт маань 3 хэлбэрээр явагддаг. За сонгох даалгавар, за хослсон сонголт, за бүтээх даалгавар гэсэн 3 сонголттой байгаа. За энэ сонголтуудаас хүүхдүүд маань маш их онлын хувьд ч тэр, туршилтын хувьд ч тэр, за логик сэтгэлгээний хувьд ч тэр сонгох шаардлага гардаг. За сонгох даалгаврыг л хүүхдүүд бол сайдэр уншаад өөрөө сонгож болно. За бүтээх даалгавар маань яг сүүлийн одоо манай химийн шинжлэх ухаан минь өөрөө лабораторийн нөхцөл шаардсан, шил, сав, тоног төхөөрөмж шаардсан юм орчин нөхцөл шаарддаг учраас за магадгүй бас зарим нэг ерөнхий боловсролын сургууль маань тоног төхөөрөмж, шил, савны хүрэлцээгүйгээс болоод тэр бүтээх даалгавар дээр алдах бас тохиолдлууд байдаг. За тийм учраас бас нэг асуултаа энэ бүтээх даалгаврын асуултыг сонгосон байгаа. За ингээд нийт оролцогч хүүхдүүдтэй даалгаврыг дахин нэг хүргэе. За магадгүй нэгдүгээр хэсгээр даалгавраа хүлээн авч сонсож амжаагүй, хариултаа ирүүлж амжаагүй хүүхдүүд байх юм бол анхаарлаа хандуулаад дахиад нэг сонсоод аваарай. За багшийг зөв хариултыг тайлбарлан хүргэхээс өмнө амжаад хариултаа бидэнд 8805 7717 гэсэн дугаарыг утсанд ирүүлэх юм боломжтой. За хүүхдүүдийн маань хувьд бол сонгох юм даалгавар байгаа. Өөрөөр хэлэх юм бол 5 хариултаас зөв хариултыг нь сонгож бидэнд мессежээр ирүүлнэ. За даалгаврыг бид Монголын радио пэйж хуудсанд, за мөн дээрээс нь хүүхдийн нэвтрүүлэг пэйж хуудсанд давхар байршуулж байгаа учраас хүүхдүүд маань Facebook захин орчноор бас уралдаанд идэвхтэй оролцох юм боломж байгаа шүү гэдгийг бас анхааруулan хэлье. Ингээд өнөөдрийнхөө даалгаврыг дахиад нэг сонсцгоё. Радио конкурс уралдаан нэвтрүүлгийн химийн хичээлийн даалгавар. Нэгдүгээр асуулт. Холимгийг ялгах үндсэн аргуудыг сонссноо? A. Дахин талсцжуулах арга. B. Шүүх арга. C. Нэрх арга. E. Центрифугдах арга. F. Бүгд. Хоёрдугаар асуулт. Химийн үйлдвэрт ацетиленийг гарган авах аргыг
юу гэдэг вэ? A. Павровскийн, B. Буйрцийн, C. Виолрийн, D. Колбегийн, E. Фишер Тропшин. 3-дугаар асуулт. Үзэгдэх гэрлийн хамгийн их долгионы урттай гэрлийг сонгоно уу? A. Хөх, B. Шар, C. Ногоон, D. Улаан, E. Ягаан. За тэгэхээр радио конкурс уралдаанд нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаарын асуултыг бас дахин нэг хүүхдүүдтэй хүргэлээ. Тэгэхээр хүүхдүүд маань хараахан хариултаа яриулж амжаагүй байгаа бол магадгүй асуултандаа хариулсан хүүхдүүд маань ч гэсэн бас лавлж нэг харж болох юм. За тэгэхээр хүүхдүүдийнхаа хариултыг бид 8805 77 17 гэсэн дугаар дээр хүлээн авч байгаа. За мөн дээрээс нь Монголын радио пэйж хуудсанд, за хүүхдийн нэвтрүүлэг пэйж хуудсанд мессежээр хариултаа ирүүлэх юм боломжтой. За хүүхдүүдийнхаа хариултыг ирүүлж байх зуур бид бас Төрийн өмчт Улаанбаатарын их сургуулийн химийн тэнхимийн онцлогийг болоод за энэ хүү тэнхимд элсэн суралцсанаараа ямар даваа талтай юм бэ? Хүүхдүүдийн маань хувьд ямар боломжууд нэгдэж байна вэ гэдэг талаарх мэдээллийг хүргэх болно. Радио конкурс уралдаанд нэвтрүүлгийн 2-р хэсэгт хамтдаа байгаа сонсогчдод баярлалаа. Тэгэхээр бид хүүхдүүдтэй өнөөдрийнхөө 3 асуултыг давтан хүргэсэн. За хүүхдүүдийнхаа хариултыг ирж байх зуур химийн тэнхимийнхээ онцлогтой бас танилцъя. Тэгэхээр саяхан бид химийн тэнхим маань ер нь хичнээн чиглэлээр мэрэгчлэнүүд бэлтгэн төгсгөж байгаа юм бэ гэдэг талаарх мэдээллийг хүлээн авч сонслоо. За химийн тэнхимийн багш нар студид хүрэлцэн ирсэн байгаа дээр бас хэд хэдэн асуултанд бас тодруулга авъя. Сонсогчдоо бас мэдээлэл хүргэе гэж бодож байна. Тэгэхээр Төрийн өмчт Улаанбаатарын их сургуулийн химийн тэнхимийн багш доктор Дэд профессор Үлзий Жаргал, за докторант Ууган Жаргал нар манай студид хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр химийн тэнхим маань ер нь хизэнээс эхлээд эсэлт авч мэрэгчлэтнүүд бэлтгэж эхэлсэн. Ер нь өдийн хугацаанд хичнээн төгсөлтийг төгсгөөд байна уу? Энэ талаар эхлээд мэдээлэл хүргэж багшаа. За сайн байцгаана уу. Сонсогчд болон үзэгчд хүүхдүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За манай химийн тэнхимийн 1992 онд анх байгуулагдсан. Ууган тэнхимүүдийн нэг байгаа. Химч, органик бус химч, хим технологич мэргэжлэр бакалавр, магистр, докторийн түвшинд шатлсан сургалт явуулдаг. Одоо 1992 оноос одоо хүртэл одоо нийт 600 гаруй бакалавр, 220-д одоо магистр, 36 докторыг ол төгсгöd байгаа. За үүнээс гадна одоо хүрээлэн буу орчны химч, эмийн химч, органик бус химч, эрдэс шинэ материалын химч, тэгээд бас химийн багш мэргэжлүүдээр бас төгсгөж байгаа. За сургалтын орчин материалын баазын хувьд бол бүрэн хангагдсан. За нийт сургалт судалгааны 8 лабораторитой, нэг эрдэс судлалын музей лабораториг, нано технологи, Монголын одоо уламжлалт ангаах ухааны кабинетник, тэгээд үйлдвэрийн цехник гэсэн юм сургалтын одоо баазтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Химийн чиглэлээр суралцж байгаа хүүхдүүдэд, оюутан залуучуудад ер нь химийн лаборатори гэдэг маань их чухал байдгаа гэдгийг түрүүнд бас яриандаа дурдсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр танай сургуулийн хувьд бусад сургуулиас онцлог тэр материалын бааз, лабораторийн хэрэглэгдэхүүн нь юу байх вэ? За манай сургуулийн химийн тэнхим маань шинжлэх ухааны академи химийн технологийн хүрээлэнтэй үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд маш нэгт хамтын ажиллагаатай
үйл ажиллагаа явуулаад ирсэн. За тэрнийхэн хүрээнд за бакалаврын инженер, магистр, докторийн судалгааны сургалт судалгаа үйлдвэрлэлийн гэсэн 3 хосолсон судалгааны ажлууд бол маш одоо үр дүнтэй бөгөөд маш эрчимтэй явагддаг. За тэр нь бол юугаар харагдж байна вэ гэхээр манай сургуулийг төгсөж байгаа төгсөгчдийн нийт ажлын байр, за төгсөгчдийн үзүүлж байгаа амжилт, за суралцах хугацаанд үзүүлсэн олон улсын болоод дотоодын эдийн шинжилгээ, за олимпиад сургалт судалгааны ажлууд оролцож байгаа байдлыг харахад бол бас харагдана л да. За жишээлх юм бол манай сургуулийг төгссөн, манай техникийн төгссөн төгсөгчд маань за онцгой байдлын ерхий газрын дэд даргаас эхлүүлээд мэргэжлийн хяналтын газар, за одоо тийм манайч нэг хим технологи гэдэг мэргэжил төгсөж байгаа хүрээнд байгалийн нөөц баялаг, за тэрэнд нь ус ургамал те эрдэс түүхийд, за эмийн ургамал, за агаар хүрээлэнгүй орчин тийм үү хөрс гэд энэ бүх салбарт ажилладаг инженеруудыг, химчдийг, судлаачдыг бэлтгэдэг байгаа. За тиймдээч одоо оюутлогоо, таван толгой, за уулын байжуулах эрдэнэ дүүл дээр байж гин. За дархны хар төмөрлөг тийм ээ. За сүү хувьцаат компани, Тесо корпорац гэдэг үлзий сүүний азар гэл ингээд одоо ийшээ гарахаар төгсөгч нар бүгдээрээ баг мэдлэлээр бат хардсан шүү дээ. Тэгэл бүр мэрэгжлийн хяналтын газар ороход хүртэл манай оюутнууд ингээд төгсөгчд байж байгаа. Тийм. Төгсөгчдийн ажлын байран дээр гарах хувь нь бол илүү байдаг юм байна тийм. Ажлын байран сайн зурчилж 80% нь шууд ажлын байран дээр орсон байж байгаа. Жишээтэй хим технологийн хүрээлэнгийн судлаач нар, за химчдийн 30% нь манай сургуулиуд төгссөн төгсөгчд байж идэг. Одоо судалгааны маань одоо цөм одоо газар шүү дээ. За бодохоор. За тэгэхээр ажлын танай техник төгссөн хүүхдүүдийн хувьд бол ажлын байран дээр гараад бол маш чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгддэг юм байна гэдэг нь бол энэ ажлын төгсөгчдийн ажлын байран дээр гарсан үзүүлэлтээс бол тодорхой харагдаж байгаа бах тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн хувьд хүүхдүүдээс маань асуулт ирсэн асуултандаа хариултаа ирүүлсээрэн тэгэхээр 5 хувилбараас зөвийг нь сонгож бидэнд мессежээр ирүүлэх ёстой. За манай оролцогч хүүхдүүдийн хувьд бол Хинтээ аймгаас, за тэгээд Амгалан цогц залбар сургуулиас, дээрээс нь 44 14 дугаар сургууль, за Ховд аймгаас гэх мэтчлэн олон одоо газруудаас хүүхдүүд маань идэвхтэй оролцож байгаа. За тэгэхээр 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд бол мэдлэгээс ороод шалгалтандаа бэлтгэхийн зэрэгцээгээр дээрээс нь өндөр оноо цуглуулж тэгээд ихтэйд сургуульд элсдийн ерөнхий шалгалтын босго оноогоороо элсэн орноо дуртай ангиас сонгон суралцсан гэдэг бол маш өргөн боломж гэж бодож байна. Дээрээс нь бас 1-р байранд орсон хүүхдүүд эхний жилийн сургалтын төлбөрөөс 100% чөлөөлөгдөнө. Дээрээс нь 2, 3 дугаар байранд орсон хүүхдүүд 50% чөлөөлөгдөнө. 4, 5 дугаар байранд орсон хүүхдүүд маань 30% чөлөөлөгдөнө гэдэг ийм өргөн боломжийг Төрийн Өмчит Улаанбаатарын их сургууль 12 дугаар анги төгсөж байгаа шинэ оюутнуудаа бас олгож байгаа. За хүүхдүүдийн хувьд хариулт маань зөв болов уу гэдэг хамгийн одоо чухал мөч байдаг тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн 3 асуултын аль нь одоо асуултанд аль нь одоо зөв оновчтой хариулт байсан болоо гэдгийг мэдгсэн гэж тест чадан хүлээж байгаа хүүхдүүдийн маань хувьд багш нар маань бас хариултаа тайлбарлаж хэлье. Ямар хариулт нь яагаад зөв юм бэ гэдэг хариултыг хүргэе. За тэгээ. За 1-р асуулт маань холимгийг ялгах аргын тухай асуулт байна. За энэ асуултыг оруулсны учрыг би дахиад нэг юм нэмээд хэлэхэд манай сургууль химийн техникийн дээрээ за ерөнхий боловсролын сургуулийн элсэгчд зориулсан за цуврал номуудыг гаргасан байдаг. За бас цаг хугацааны үед намар өвөл за хаврын үйлрэлд бас манай багш нар ийшийн ерхий шалгалтанд бэлдсэн сургалтуудыг өгдөг. Тэр сургалт маань бүгдээрээ үн төлбөргүй байж идэг гэдэг хүүхдүүд ерхий мэдэх баг л та. За тэрний өмнө за холимог ялгах аргынхаа тухай ярихад за манай 6 хариулттай байна. За 1-р нь та бүхэн сонссон баг дахин талсчуулах, 2 нь шүүх, нэрх, спектроскопийн арга, за центрифуг болон бусад гэсэн аргууд байгаа. За энэ аргыг ярихын тулд эхлээд химийн шинжлэх ухаан маань химийн шинжлэх ухааны судалгааны арга маань өөрөө химийн, физикийн, багшин шинжилгээний гэсэн ийм 3 үндсэн зөгт дээр одоо яадаг үндэслэгддэг тулгуурладаг гэсэн үг. За тэгэхээр энэ 5 арга маань яг химийн ч арга орсон байна, физикийн ч арга орж, багшин шинжилгээний ч арга орсон байна. За гэдгийг та нар бас ойлгох хэрэгтэй. За 1-р нь дахин талцжуулах арга гэдэг маань
За ялгах гэдэг нь одоо ойлгогдож байгаа. Ялгана гэдэг нь нэг имийг нөгөө зүйлээс ялгана гэсэн үг. Магадгүй хатуу шингэн хоёрыг ялгах байж болно. Устаас хоёрыг ялгаж болно. За шингийн хий хоёрыг ялгаж бас болно тийм үү? За тийм учраас дахин талжуулах арга маань за хатуу зүйлийг шингэнээс нь ялгах одоо бүр энгийн үгээр ярих юм бол ууршуулад хураа болгоод авна гэсэн үг одоо бүр одоо тайлбарлавал тийм үү. За шүүх арга маань бид нар өдөр тусмын амьдрал дээр хэрэгэлдэг одоо юулуур тавиад тийм үү дээр нь фильтрийн цаас юм уу шүүгт цаас тавиад шингэн хатуу хоёрыг ялгадаг юм арга байж гин. За нэрх арга гэдэг маань органик бодисууд маань бүгдээрээ харилцан адилгүй буслах температурын зөрүүтэй байдаг. За энэ буслах температурын зөрөөнд нь спиртийг, ацетиленийг, эфирийг, за карбон хүчлийг, тосыг ч юм уу те ингэж ялгадаг аргыг бол их хвчлэн нэрх арга дээр ашигладаг. За нэрх арга маань битүү системтэй одоо халаагаад органик бодисоо юм уу одоо холимгоо халаагаад тодорхой температурт хүрснийхаа дараа уурших процесс явагдаад нөгөө спирт маань магадгүй 40 градус бол 40 градустай ууршаад эфир нь 38 дээр ууршдаг бол ууршаад энэ одоо үндслийн дагуу энэ процессор ингээ ялгагдах нэ. За спектроскопийн арга гэдэг маань өөрөө багжир шинжилгээний арга байгаа. Энэ нь бол бас физикийн аргатай орно. За центрифугдаг арга гэдэг нь маань төвөөс цутаах хүчний үйлчлэлээр хатуу шингэн бодисуудыг ялгадаг. Гэвч энэ арга маань их хвчлэн одоо шүүгддэггүй бодисуудыг ялгахад тохиромжтой байдаг. Жишээлх юм бол одоо лаг шавар шүүгддэггүй шүү дээ. Бид нэр усыг ялгана гэвэл бас хэцүү санагдаж байгааз. Тийм учраас одоо сүг уснаас нь ялгах, шаврыг уснаас нь ялгах. За сүүлийн үед энийг бол анагаахын шинжилгээ ухаанд PRP эмчилгээнд цусны сивинг ялгах бол маш их түгээмэл ашиглаж байна. За бусад гэдэг бас хариулт байна тийм үү? Тийм учраас энэ нэгдүгээр асуултын зөв хариулт нь бол F буюу бүгд гэдэг хариулт байсан байна тийм ээ. Тэгэхээр энэ 5 хариулт маань бүгдээрээ химийн ч арга орж, физикийн ч арга орж, багшаа шинжилгээний арга маань гуруула хавсарсан байна. За бидний ярилцах цаг тун бага байгаа учраас дараагийн 2 асуултны маань хариулт нь зөв хариулт нь юу вэ гэдгийг товчхон хэлээд өгье багшаа. За энэ хоёрдугаар асуулт нь болохоор органик химийн асуулт оруулсан байна. За энэ асуултны хариулт нь одоо асуулт нь болохоор химийн үйлдвэрт ацетиленыг гарган авахдаа одоо кальцийн карбидас ер нь бол гаргаж авдаг. Энийг ерөнхийдөө бол ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд уншсан байх шаардлагатай. Тэгээ органик хими одоо ер нь урвалуудыг одоо нээсэн хүнийх нь нэрээр ихэвчлэн нэрлэлсэн тийм тохиолдлууд их байдаг л да. Түгээмэл. За тэгээд зөв хариулт нь болохоор зэрэг энэ C хариулт байгаа. За 3 асуултын хариулт нь зөв хариулт нь юу вэ? 3 дахь асуулт маань нөгөө долгионы урт тий байгаа. Энэ дээр улаан хариулт нь зөв хариулт. За хүүхдүүдийн маань хувьд бол хариултаа бичиж тэмдэглэж авсан баг. Тэгэхээр нэвтрүүлгийн давталтыг дахин сонсохыг хүсэх юм бол Монголын радио пэйж хуудаснаас та бүхэн дахин эхнээс нь сонсоорой.